Хей сайн байцгаана уу? Миний нэр Австралиа та эдтэй. Өнөөдрийнхөө бас нэг чухал сэдвийг ярих гэж байна. Тэр бол юу вэ гэхээр Австралийн сул тал. Ер нь хэдүүлээ ямар ч сул талгүй газар руу явах гэж байгаа юм шиг л бүр тэ Австралийн визэл гарчвал за баг амьдрал ингээл аврагдаж байгаа юм шиг ингэж бас бодоод байдаг. Гэтэл цаанаа сул тал байгаа шүү. Тэ тэрийг ямарсаа хэдүүлээ мэдчихье. За эхний миний харж байгаагаар бол сул тал нь та нарын харж байгаагаар ч гэсэн мэдж байгаа. Өртөг өндөр. Бүр дэлхий дээр бүр одоо эхний 1 2 3 тал жагсаж байгаа шүү. Сидней одоо зөвхөн Сидней ч биш. Сидней, Мельбурн гэл одоо Австралийн том хотууд те. Тэгэхээр өртөг өндөр нь бол бидний одоо Монголоос ирж байгаа бидний хувьд бол маш их сул тал болно. Энд чинь жишээ нь бид нар ирээл шууд одоо байраа түрээслэе гэж бодъё л да тий амьдрдаг байраа ингээд түрээслээд 2 унтлахны өрөөд 2.0-тай байр түрээслээд амьдрыг гэх юм бол одоо ойролцоогоор $900 7 хоногийн 7 хоногийн $900 гэж боддоо. Тэгэхээр ч одоо амар гаас тий. Яг уу тэгтээ яг одоо зүгээр ингээд монголчуудын амьдрдаг дүүргийг л би хэлж байгаа шүү. За яг уу Монгол өөр ингээд бүр хямдхан арайгаагүй дүүргүүд байна. Тэгтээ 2 унтлахны өрөөтэй 2.0-той тийм байр болвол нэг $700-оос бол доошо буухгүй. Дээшээ бол 900-аас дээшээ бол байгаа. За зүгээр жишээ нь ингээд байрлал ингээд ботход л ийм байгаад байна. Тэгэхээр бол өртгийн хувьд бол маш өндөр. За тэр нь бол хамгийн том одоо монголчууд бид нарын хувьд тий Австрали одоо сул тал нь болж байгаа. За хоёрдугаарт нь болохоор ажлын нөхцөл. За саяны хэлдгээр одоо өртөг өндөртэй ч гэсэн бид нар ямар нэгэн байдлаар хар ажил хийгээд ч хамаагүй энэ мөнгийг бол угаасаа олох боломжтой. Боломжтой болохоор л хүмүүс одоо тий ажиллаад амьдраад ингээ болоод яваад байгаа гэсэн. Гэхдээ тэр одоо ажил нь ямар байх вэ гэхээр эхний ирж байгаа одоо монголчууд бидний хувьд тий хэл ус жоохон тааруу тий бүр ингээл яг Озинер шиг ингээл гоё яг Америкчууд шиг ингээл гоё унгаан англи хэлтэй юм шиг ярихгүй л юм бол хичнээн одоо ингээд англи хэлтэй ойлголцоод ингэдэг ч гэсэн бид нар эхний ээлжинд бол хар ажил хийж эхэлдэг. Тэгэхээр ажлын нөхцөл бол маш хүнд байдаг. Жишээ нь одоо төмөрөн дээр ажилладаг залуучууд гэж бид нар яриад байгаа тийм монголчууд ирээ шууд төмөр хийж гин төмөрөн дээр ажиллавал цалин өндөр байна гэл тийм бүгдээрээ баг мэдж байгаа. Гэтэл төмөрөн дээр ажиллах нөхцөл нь ямар байдгийг шууд л одоо гадаа штэ тий гадаа ингээл гараал барилгын одоо барилгач баригдаагүй одоо ингээ зүгээр шавран дээр тий зарим нь ингээ доороос ус ингээд гараад ирсэн. Тэгээд шавран дээр ингээд яваад алхаад тэр ингээд төмөр мөмрийг ингээд хийдэг тийм ажил байгаа байхгүй юу. Тэгэнгუთ одоо халуун болонгууд австралч бүр яг ингээд нар нь ингээд дээрээсээ ер нь бол экватортай ойрхон болохоор нар нь ингээд яг толгой дээрээс ингээд шаарддаг байхгүй юу. Тэгэл ерөөс ямар ч одоо сүйдрвч байхгүй тий ингээл яг толгой дээрээс нар шаарсан тийм амар халуунд 30-аас дээш халуунд тий зарим өдрөл 30-аас дээш байна. Ихэнхдээ яг нэг 25 6 7 гээл тий. Тэгэхдээ 25 6 7 чинь бас л амар халуун байхгүй юу. Шууд нар ингээд тусвал тийм нөхцөл байдалд ажилладаг гэсэн үг. Тэгэхээр амар ажил нь бол маш одоо хүнд нөхцөл байдалтай ажиллах нь байна. Тэр нь бол бидний хувьд сул тал болох нэ монголчуудын хувьд тийм ээ. За хоёр дахь нь бол ажлын нөхцөл байдлыг хэлчихлээ те. За би зөвхөн төмөрөн дээр ярьсан болвол бас эмэгтэйчүүдийн хийдэг одоо цэвэрлэгээний ажил байгаа те. Барилгын цэвэрлэгээний ажил байгаа. Барилгын цэвэрлэгээ гэдэг чинь зүгээр ингээл тоос бужигнсан лим руу явал орчдөө шүү дээ. Ерөөсөө тэгэл тэр бүх тэр тоосыг ингээд арилгаж арчиж цэвэрлэн шүү дээ те. Ер нь бол Монголд бас байшиндаа засвар масвар хийжсэн хүмүүс бол мэдж байгаа бах те. Ерөнхийдөө яг тэр нөхцөл байдалд л ажиллана гэсэн үг. Тэгтээ юу нь илүү хүнд вэ гэхээр илүү одоо хүчтэй бодис хэрэгэлдэг. Жишээ нь барилгын цэвэрлэгэн дээр бол тэр бүр ингээд үнэртэн гутал шууд ингээд хамар ам ингээд нүдмүүд ингээд шууд сэнгэнэл ингээд сонирн болдог. Тийм амар хүчтэй химийн бодисыг хэрэглэж тэр одоо шохоо мохоо тэр цагаан юмнуудыг арилгадаг байгаа. Тэгээ тэрийг бол заавал хэрэглэх ёстой. Тэгэхээр тэр бол бас маш хүнд нөхцөл байдлаа гэж би бол бас харж байгаа. Тэгээд барилгын цэвэрлэгээ за тийм байна. За тэг буудлын ажил ч гэсэн цэвэрлэгээний ажил ерөнхийдөө цэвэрлэгээний хүнд одоо хүчтэй бодис хэрэгэлдэг гэдэг утгаараа бас хүнд нөхцөл байдалд орноо.
За тийм байна. Хоёр дахь нь бол ажлын нөхцөл байдал хүндээ. Энэ бол сул тал шүү гэж байгаа юм тий. За гурав дахь нь бол нийгмийн статус гэж байгаа. За энэ дээр болохоор яг зүгээр өнгөцөн ингээ харахад бол бид нар шууд Монголд ингээл ямар нэгэн ажил карьер хийгээл те бас дайггүй ингээл карьер хөвөл амжилттай явахаар ингээ боломжтой залуучууд л одоо ирж байгаа шүү дээ те. Ямар ч байсан нэг компанид ажиллаж исэн. За тэгээд нэг менежерийн төвшин. За тэрнээс дээшээ ингээ явж исэн залуучууд 90 гутаа оюутан болоод ирчихэж байгаа. 90 гут юу болох вэ гэхээр чи ерөөсөө гадаадын зүгээр л нэг оюутан. Нийгмийн статус чи ерөөсөө тэр. Өөр одоо чамааг ингээд дөвилгэх юу ч байхгүй. Чи зүгээр л гадаадын иргэн те. За тэгэн гут яах вэ гэхээр тэрэнд одоо гадаадын оюутны визтэй хүн болвол ямар эрхтэй вэ гэхээр зээл авах эрхгүй те. Одоо яадын өөр зээл мэйл гэл одоо ингээл тэр чин бас амар чухал юмнууд шүү дээ. Тим юм ирэхгүй. Ер нь л ирэх айгүй багтай. Айгүй багтай гинэ. Одоо тэрэн дотор нь юу орох уу? Яг хэлэх гэсэн чинь ингээ орж ирэхэ болчихгоо. Ямарсан зээл бол хамгийн эхлээд орж ирж гээ. За тэгээд мэдээж ингээ бид нар чинь визатай байгаа те. Визаныхаа нөхцөлийг бүгдийг хангах хэрэгтэй. За тэр визаныхаа нөхцөл нь болохоор жишээ нь оюутны виз гэх юм бол ажиллах цагийн одоо хэмжээтэй те. Тэр ажиллах цагтаа л ажиллана. За тэгэл өөр яадын ер нь бол ингээд нийгмийн статуст бид нар ингээд хинч биш болчдөг байхгүй юу? Монголдо бас айгүй ингээ хөөрхөн хин нэгэн байгаа л та ингээл амар гоё ажил төрөл хийгээл ингээл явж исэн хүн чинь энэ дэр хинч биш те зүгээр л нэг хятад нэг оюутантай адилхан те адилхан бид нар тийм л болчихж байгаа. Тэгэхээр тэр бол бидний хувьд маш бас том сул тал. Одоо штэ яг нийгмийн статус дээр бас нэг юмыг хэлэхэд миний одоо яг анзаарч байгаа юм нь юу вэ гэхээр Австральд бол ингээд маш тайван нөхцөл байдалтай тий ямар нэг юмд шахагдахгүй ямар нэгэн зүйлд одоо яарч сандрахгүй ч гэх юм уу тий ингээд агаар ус нь одоо юу гэх цаг уурын нөхцөл байдал ингээд айгүй тайван болохоор хүмүүсийн ингээд сэтгэл санаа айгүй тайван байгаад идэм байна л да. Тэгээд дээрэс нь Монголд болохоор яадаг вэ гэхээр 4 үйлрэлтээ бид нар чинь ингээл за өвөл болох чинь одоос энийгээ бэлдэнэ ингэн за хичээл эхэллээ так энийгээ бэлдэнэ гээл те яадын за цагаасаар боллоо шинэ жил боллоо ингээл амар ингээл жоохо экстрим штэ бид нар тэгж амьдардаг. Тэгтэл энд болохоор ингээд юу ч болохгүйгүй зүгээр ингээ юунд ч бэлдэх гээгүй зүгээр л ингээл өдөр тутмынхаа ингээл ажиллая гээл ингээл амьдраа явахад бол асуудалгүй ингээ амьдрал яваал гэдэг те. Ажлаа хийчүүл цалинтай байдаг. Тэгэл гараал хоол хүнс авбал одоо хоол хүнс одоо ахын хэрэглээ болвол одоо маш боломжийн гэх юм уу те. Ямар ч байсан ажилсан мөнгөөрөө болвол ингээд хоол хүнс тэр одоо идэж уух хувцас унар бүр ингээ хангалттай бид нар ингээд хэрэглээд ингээд аваад идээд байх ингээ боломжтой. Тэгэхээр тэрэн дээр ингээд сэтгэл ханчт юм уу те бид нар ч одоо ядуу буураа орноос ирсэн улсууд шүү дээ. Тийм болохоор нэг тийм ингээд нөхцөл байдал ингээд дасаад ингээд удаан байгаад ингэж байсаар хагаад нэг битгэд ингээд хэдэн жил ингээд ардаа өргөчнө. Тэгээд энэ нь яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр заяа бидний хамаг залуу нас энд өнгөрч байгаа байхгүй юу? Ингээл аажууд өвжөө ингээл байгаа. За яг одоо нэг визээ сунгаж, за нэг тэгч ингэчээ гээл те. Ингээл байсаар хөтл нэг мэтгэд бидний залуу нас өнгөрчихөж байгаа байхгүй юу? Нэг мэтгэд бидний 10 жилиг өнгөрөөчихөж байгаа байхгүй юу? 10 одоо те бид нар жишээ нь би одоо 32 одоо ирээд одоо ингээд 42 хүрэх юм бол би 10 жил болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр миний яг эд ингээд хийж бүтээдэг одоо ингээд сэтгэдэг те бас ингээд идэвхтэй нас маань бас яг энд яваад байгаа байхгүй юу гэдэг дээр жоохон харамсаад байгаа. Тэр нь болохоор бас маш том сул тал юм байна гэж бас хараад байгаа. Яг ингээд удаан байгаа. Манай найз нөхдөд одоо яг хилэндээ бид нар яг хамтдаа ингээл ирээл те хамтдаа ингээл сураал ингээл яг тухайн үедээ ингээл хамтдаа аялал зугаалганд яваал ингэж исэн найзууд маань саяхан бас ингээл аялал зугаалганд хамтдаа ингээл явангууд хүүхдүүд ямар том болцсон юм те бид нар ингээд 5 жилийн дараа уулзахад ингээд те 5 жил ингээд амар хурд өнгөрцөн байна шүү дээ.
Тэг бид нар ингээд энд ингээ хамаг амьдралаа үрж байгаа юм байна штэ гэдэг нэг тийм мэдрэмж бол төрсөн. Тэр бол бас нийгмийн статустай бас яг одоо холбоотойгоор суул тал гэж би хэлнэ. Яагаад гэвэл бид нэр 5 жилийн өмнө одоо Монголд очисон ч яг өнөөдөр 5 жилийн дараа Монголд очисон ч адилхан бидний бас нийгмийн статус адилхан Монголд бол адилхан байгаа байхгүй юу. Очоод бид нар хийж бүтээгээд ингэж өөрсдөө таниулж ингэж ижил одоо бас карьер марьяар өсгөж гарч ирэн штэ. Тэхийн тулд тэ биднэрт цаг хугацаа хэрэгтэй гэдэг үгнээс. За 3 дахь би бол одоо яг надад тулгараад байгаа манай найзууд гэх юм уу тийм нэргэн тойрон тулгараад байгаа маш том одоо сул талыг бол хэллээ. Сая 3 дахь нийгмийн статус болно. Одоо тэр бидний залуу нас те. За 4 дахь нь болохоор амьдралын ачаалал гинэ. Ер нь бол амьдралын ачааллын хувьд адилхан гэх юм одоо юу гэх. Гэтэ эхэлж яг Монголоос дөнгөж ирж байгаа хүмүүсийн хувьд бол бүр амар илүү ингээд хэцүү байдаг. Яагаад тэгэхээр одоо бид нар чинь нөгөө Монголоос дөнгөж ирэнгуутаа шууд байранд орчиж байгаа, шууд сургуульд сурчиж байгаа. Тэгэл ингээл бүх төлбөрүүд чинь ингээл араасаа ингээл явчихж байгаа шүү дээ. Хүүхдтэй хүмүүс бол ингээл хүүхдийн сургалтын төлбөр ингээл эхэлчихэж байгаа шүү дээ. Тэнгуут чинь ингээл хоёулаа зэрэг шууд ингээл ажиллаал те. Нөхөр ажиллаал, эхнэр ажиллаал. Тэг эхнэр хүн чи одоо өөрөө гэр бүлээ бас ингээл хоол унд те гэрийнхаа одоо бүх одоо юмнуудыг авч явах хэрэгтэй шүү дээ. Хүүхэд хүүхдээ авах үлээ, сургууль соёл нь яах үлээ, өглөө хүүхдээ хийн хөргөж өгөх үлээ, буцааж хийн авах үлээ, орой ирэхэд хийн хоол хийх үлээ те. Ерөөсөө л ихнэр хүний одоо үүрэг шүү дээ. Юу ачааллаа шүү дээ тэр чинь. Тэгэхээр ингээд амар ачаалт болчдөг гэсэн үг. Одоо өглөө эрт 5 цагт босоод нөхөр өглөө эрт 5 цагт босоод ажилдаа яваад орой ингээд 4 5 гээд ажилласаа ирнэ. Амар ядарсан ирнэ. За эхнэр одоо сургуультай хүүхдүүдээ ингээд зохицуулчаа сургуультай яваад буцаад ингээд 4 5 гээд ирнэ. Бас амар ядарсан ирнэ. За тэгээд нэг юм хамтдаа хоол ундаа хийж идэх юм болно те. Тэгжээд л оройны ажилдаа болцсон гэдэг эхнэр нь одоо жишээ нь оройны офис цэвэрлэгээний ажилдаа байлаа гэж бодоход буцаал гараагүй нь те. Буцаж гарч өгөөл ажил. Тэгээ ингээд бүр ингээд юу болоод байгаа юм мэдгүй ингээд гүгддэг байхгүй юу. Яг ихний одоо хэдэн жилд. Тэгэхээр тэр ачааллыг бол даахад амар хэцүү байдаг. Тэгээд саяг өцгтөр урж өдөрхөн би нэг пост уншиж ирсэн. Ер нь яг яаж амьдраад байгаа юм бэ та нар? Ингээд энд хүүхдүүдээ сургаад сургалтын төлбөр гэж ерөөсөө ингээд сургалтын төлбөрний араас ингээд ажил гэд ингэж явсаар байл одоо бүр яг галзуурлаа. Яг яах вэ гэдэг асуулт ингээд асуусан байсан. Тэгээд яг нөхцөл байдал бол яг тийм байдаг. Тэгээд тэрэн дээр болохоор хүмүүсгүй яг болондоо амар хурдан чи одоо үр дүн хүлээгээд байна ч гэх юм уу тэгээ аяндаа ингээд сайжрандаа л гэж тэгж байгаа юм л да. Гэхдээ яг тэр замыг ингээд бүгдээрээ л туулна. Тэгэхээр тэр ачаал тэр одоо яг нэг цикл болвол бас сул тал болно бидний хувьд тийм ээ. Тэгээд тэр чинь одоо юу гэх тийм амар хар ажил хийгээл хаард ингэж ажиллаж байгаагүй хүмүүст чинь ингээд бүр шокны байдалд оруулчихж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь сэтгэл санаа ядарна. Одоо юу гэх юм би ядрахаар сэтгэл санаа дагаж ингэж ядраад идэм билээ шүү дээ. Тэгээд сайн унтаж амарч чадахгүй тий. Тэрнээсээ болоод стресстэн, тэрнээсээ болоод гэр бүлтэйгээ ойлголцоо боломж гэх юм уу тий. Нэг нэгнээсээ юм одоо илүү хүлээлттэй болно. Жишээ нь одоо эхнэр би зөвхөн би ингээд хоол хийх ёстой биш шүү дээ. Чи хоол хийх ёстой шүү дээ гэж нөхөртөө хэлнэ те. Нөхөр нь болохоор үгүй би амар ядраад хүнд ажил хийгээд ирж штэ гэл ингээл. Асуудлууд бол ундарнаа. Тэгэхээр тэрэн дээр хэлэх гээд байгаа юм. За тэгээд ингээд дөрөв би ингээд яриад байвал цаашаа бүрсээ ярьж өгнө шүү. Ингэсгээ зогсоё. Дөрөв ийм сул талыг та хэдэд дурдлаа. Тэгээд цаашлаад өөр одоо сул талууд бол бас байгаа. Миний хэлээгүй мартцсан те юмнууд бол байгаа. Тэгээд бас Австрали ирэх гэж байгаа хүмүүс бодолцсон биз. За одоо болохоор штэ хүмүүст Австрали явах миний боломж гэдэг одоо онлайн сургалт маань 9 сарын 2-нд эхлэж байгаа. Тэгээд тэр сургалтанд хэрвээ орж ирээд те ингээ мэдээллүүдээ аваад Австралийн үнэхээр сул тал, давуу тал. За тэгвэл давуу тал нь юу юм, боломж нь юу юм гээл те. За тэгвэл үнэхээр би одоо яг ингээд чадах юм уу, чадахгүй юм уу? Ингээд тэр шуурганд н ороод ингээд
чадахгүй болов те эсвэл бол миний яг очих ёстой газар юм болов гэдгийг мэдхийн тулд сургалтанд ороод ирээрээ. За тэгээ дээрэс нь хэрвээ ингээ явах гээд зорьсон байгаа юм болвол одоо шууд бэлтгэх ажил руугаа тий данс масаа бэлдээд дараагийнхаа одоо англи хэл мэлээ бэлдээд яаж визэнд орох уу гэдэг ажил руугаа бэлтгэхэд зориулж энэ сургалтыг бол тавьдаг байгаа шүү. Тэгээд сургалтандаа бүртгүүлээд ороод ирээрээ гэж хэлье. Түр бай.